За, сонио. Тэр би саяхан 6 сарын сүүл чаваар Еш өгсөн байхгүй юу? 2025 оны. За, тэгсэн чинь би яг хэдэн алдаа гаргаснаа анзаарсан заяа. Яг бүр жинхэнэ алдаанууд. За, тэр энэ бичлэгээр би өөрийнхөө гаргасан бас яг гаргаж исэн 10 алдааг та хэдэд хэлж өгнө. Тэм учраас та тэр алдаануудыг давтахгүй байж болно гэсэн үг. За, тэгэхээр сайн уу? Ноог яндан гэдэг бизнес удирдлагын оюутан. Энэ удаагийн бичлэг рүүгээ за ингээд орцгоё. За, алдаа 1 заяа. Би бүр ингээд амархан хэсгүүдэд орчиж болно гэж боддог байсан аахгүй юу? Би өөрийн хувьд ингээд хим, биолог, мат, англи гэдэг дөрөв чиглэлээр иш өгсөн. Тэгсэн чинь мэдээж миний хувьд тэр дөрөв чиглэлдээ дунджаас дээгүүр сайндаа ордог байсан сургуультай. Тэгчингүүтээ мэдээж миний хувьд чаддаг сэдвүүд ч гэсэндээ маш олон байсан, чадахгүйнууд нь ч гэсэндээ байсан. Чаддаг тэр амархан сэдвүүдэд би бүр ингээд орчдөг байсан аахгүй юу ихэнх үедээ. За угаасаа мэддэг юм чинь, за угаасаа чаддаг, угаасаа амархан юм чинь. Дараа нь болох байлгүй угаасаа би чадна гэдээ орчдөг. Эсвэл маш бага хэмжээгээр тэр сэдвүүдээ эргэн санаж хардаг байсан. Одоо жишээлбэл би тест ажиллалаа. Надад ингээд биологийн тестийн ном байдаг гэсэн хэвгүй зинхэр тэр тестийн номыг ажиллалаа гэж би бодоход амархан хэсгүүдээ би ингээд алгасаад эсвэл зүгээр орчдөг байсан хэвгүй тэр амархан бүлгийг тэр чигтэн. Тэгэхээр миний хэлэх зүйл нь яг юу юм бэ гэнгүүт та амархан чаддаг байсан ч гэсэндээ тухайн сэдвээ 7 хоногтой ядаж ганц удаа эргүүлээд нэг харчих. Яг өдөр болгон эргүүлж харж хэдэн минут гэж хэлэхгүй зүгээр л 7 хоногтой эсвэл 14 хоногтой нэг удаа эргүүлээд харчих тухайн сэдвээ. Онлоо нэг уншчих, томьёогоо нэг харчих. Яг ингээд толгоондоо ингээд дахин сануулаад байх гэсэн үг байхгүй яг ингээд хоёулаа энийг мэддээ шүү, энийг дахиад үзэн шүү, энийг санаж байгаас л яг толгоондоо дахин сануулаад байх гэсэн үг. За, хоёр дахь алдаа. Би яг юмнууд цээжлэхдээ бүр маш муу байсан байхгүй бүр нийгэм судлал лидерээр өгж байгаа хүүхдүүдийн хажууд би бол зөв үнэхээр юу ч цээжлж чаддаггүй байсан. Би шүлэгч цээжлэгийг би үзэн яддаг байсан аахгүй. Тэгээд би хим биологид мэдээж сонирхолтой байсан учраас цээжлэх нь арай гайгүй байсан, тогтоох нь арай гайгүй байсан. Гэхдээ би бүр ингээд ямар нэгэн онол цээжлэх хэрэгтэй боллоо гэж бодъё. Тэгвэл тэр онолоо би 1-2-3 удаа уншаад за болчлоо гэд ингээд богино хугацаанд цээжлэнгүүтээ за болчлоо гэдээ орхиод хайчдаг байсан байхгүй. За спойлер заяа. Би болоо байсан. Би ерөөсөө 7 хоногийн дараа л мартчихдаг байсан. Ерөөсөө манай багш дахианыг асуухад би мэддэггүй байсан. Яг ингээд манай багш намайг хэлдэг байсан аахгүй мэддэг ч юм шиг мэддэггүй ч юм шиг чи ондоон бойл гэд зүгээр сайн яг сэтгэл гаргаад хий гэд хэлдэг байсан аахгүй. Тэм учраас та хэдэд би юу гэж захих вэ гэхээр ийм суралцах арга байдаг аахгүй яг ингээд юм цээжлэхдээ та шүлэг цээжлж байгаа юм шиг нэг дорсоо цээжлэх шаардлага байхгүй. Онлоо уншаад техникийн хэмжээнд цээжлчих. Эхний өдрөө цээжлчих. За тэнгуүтээ тухайн өдрийнхөө оройн дахиад нэг төр онлоо харчих. Яг ингээд цээжлээ дахиад нэг сайн хараад дахиад нэг уншаад орхичих. За нэг өдрийн дараа буюу нэг өдөр өнжөөд 3 дахь өдөр дээрээ дахиад нэг харчих. Дахиад нэг цээжлээ дахиад нэг тогтооно гэсэн үг шүү дээ. Тэнгүүтээ 7 дахь хоног дээр буюу яг анхны онлоо уншсан өдрөөс 6 хоногийн дараа тэр онлоо дахиад нэг хараад цээжлчих. Ерөөсөө ингээд та анзаарч байгаа миний хэлж байгааг эхэлж нэг уншлаа. Дахиад богино хугацааны дараа дахиад уншлаа. Дахиад арай урт хугацааны дараа дахиад уншлаа. Ингэж өөртөө ингээд хугацаагаа уртцгаад тэгээд сануулад өөрийнхөө тархинд сануулад байнгут яг тэр онлыг, тэр томьёо, тэр зүйлийг тогтоох хугацаа чинь арай илүү уртсаад байдаг байхгүй юу? Ингээд тархи чинь дасаад энэ зүйлийг би арай илүү удаан санах ёстой шүү гэж тогтоогоод бариад байгаад байдаг гэсэн үг. Энэ арга нь мэдээж яг шинжлэх ухаанаар батлагдсан арга байдаг байхгүй юу? Нэрийг би марцлаа ямарч сануул энд оруулах хаа. За тийм ээ. За алдаа 3 заяа. Би ингээд би мэдээж муухай бичдэг байсан. Яг тэрийг бол нуухгүй би жижигхэн бичдэг байсан. Би хурдан бичдэг байсан. Би ингээд бүр мөр халахсахгүй бичдэг байсан. Тэр надад эмгцэс харагддаг байсан. Гэхдээ би ингээд үр дүнтэй тэмдэглэл хийж авахаасаа илүү зүгээр л яг номнуудынхаа хуудсууд ингээд хуулж бичээд эртний онлуудаа хуулж бичээд зэгцтэй харагдуулахыг илүү үздэг байсан. Харахад гоё байсан уу? Ааха. Үр дүнтэй болж чадсан уу? Үгүй. За тэгэхээр энэ тал дээр та хэд би юу гэж зөвлөх вэ? Юу гэж хэлэх юм бэ? Ямар үр дүнэлт хэлэх юм бэ гингүүт тэмдэглэл бол зүгээр л хэрэгсэл. Заяа. Танай багш нар чинь тэмдэглэл шалгана гэж хэлдгийг би мэдэж байна. Би өөрөө ингээд олонний сургуулиас гаралтай учраас манай бүх багш нар тэгдэг байсан. Гэхдээ тэмдэглэлээ чи хийх хэрэгтэй зүйлсээ бичих хэрэгтэй. Гэхдээ яаж тэмдэглэж авбал чиний тархинд ингээд үлдэж байна? Яаж тэмдэглэж авбал тухайн зүйлийг нэг цагийн дараа чи харахгүйгээр санаж чадчихээн. Тэр байдлаар тэмдэглэлээ хийх хэрэгтэй. Одоо жишээлбэл нэг цаас байлаа гэж бодъё заяа. Тэр цаасан дээр эхлээд сэдвээ бичлээ. Дараа нь гол мэдэх ёстой зүйлсээ гол үгнүүдийг бичлээ. Түлхэр үг гэж ярьдаг байхгүй. Дараагаар нь яг өстө үнэхээр жинхэнэ мэдэх ёстой онол томьёо юу гэдгийг тайлбараа бичлээ. Тэгэл бараг болоо.
зүгээр ингээд хурдан бичнэ үү, муухай бичнэ үү хамаагүй чи л өөрөө ойлгож ийл болоо. Тэгээд тэмдэглэл чинь аль болох хурдан хугацаанд дуусчихвэл чамд илүү үр дүнтэй. Яг тэгвэл чи залхахгүй байгаагийн үр дүн дээр чи хурдан сурна гэсэн үг байхгүй юу? За, алдаа 4. За, би ингээд амар сайн төлөвлөдөг байхгүй юу? Би ингээд ямар нэгэн зүйл төлөвлөгөөгүй байнгут би ерөөсөө ингээд бүр ингээд гэж боддог байхгүй юу? Ингээд төлөвлөгөө байхгүй бол миний баг бүх зүйл ингээд ерөөсө төлөвлөгөөгүй ингээд урагшилж өгдөггүй. Яагаад чи ингээд би бичиж тавьдаггүй, тэмдэглэл хөтэлдэггүй ч гэсэндээ ингээд тархин дотроо ямар нэгэн сэтгэл зүгээр ингээд төлөвлөгөө гаргаж байсан байхгүй. За тэр цагийн үеэр тэрийг хийн, энэ цагийн үеэр энийг хийн. За энэний дараа ингэж хоол идэх, ингэж амарна, ингэж уцаа үзнэ, ингэж унтна. Гэт би ингээд дотроо ингээд бүр ингээд өөрөө ирэхгүй төлөвлөждөг төрлийн юм байхгүй. Ямар нэгэн ажлыг төлөвлөж иж би ингээд арай л үр дүнтэй байгаад байгаа юм санагддаг. Гэхдээ та хэд ямар юм мэдэхгүй. За миний гаргасан алдаа нь болохоор би төлөвлөлтөөр арай илүү анхаарсан байсан. Яг чихнээсээ яагаад сурахын оронд яг хичээлээ хийх оронд бүр ингээд төлөвлөлтөөр арай илүү анхаарсан байсан. Ингээд за эдэн цагт би энэ хичээлийг хийн, тэдэн цагт тэр хичээлийг хийн. Дараагаар нь би энэ хичээлийг давтна. Энэ хичээлийн шалгалтын материалыг дахиж зөвхөж харна. Гэх мэт төлөвлөгөөнүүд маш олон би ингээд толгой дотор гаргацсан байсан. Тэгээд төлөвлөгөө буруу явчихмод миний сэтгэл зүй санаасаа ингээд машуулчдаг байсан байхгүй. Тийм учраас та хэд юу гэж зөвлөх вэ гэхээр төлөвлөгөө гаргах нь та хэд ашигтай, та хэд зөв байна. Гэхдээ төлөвлөгөөгөө яг цагийн дагуу дааж чадаагүй ч гэсэндээ санаа зовох шаардлагагүй. Зөвхөн төлөвлөгөөгөө жоохон тооцоолчих. Өөрийнхөө бодит цаг дээр ингээд тааруулчих, яг ингээд явж байгаа үедээ тохируулчих. Тийм учраас яг ингээд яг за би энэ төлөвлөгөөний энийг хийж чадсангүй, би дараагийнхаа энэ хийж чадахгүй болчлоо гэж бодохын оронд би энэ цагтаа баригдсангүй, энэ цагаа амжуулж чадсангүй, тийм учраас дараагийнх нь жоохон цаг идэхэндээ гэдэг л бодолтой болчих. Тэгэх юм бол хичээл чинь үр дүнтэй ч явна, тэнгуү чи сэтгэл зүгээр өөрийгөө дарамтлахаа бас байна гэсэн үг. За дараагийнх нь алдаа. За би баг алдаагаа тоолохгүй яваад байна. Энэ зүгээр ингээд тоог нь гаргаа явчих. За дараагийнх нь алдаа. Би ойлгохоос өмнө яг цээжлэх гээдсэн. Яг жишээлбэл би 12 дугаар ангидаа орохын өмнө яг 1-ээс 11 дугаар ангидаа за бага ангидаа жаагаа би бол гайгүйсэн. Дунд ангиас 11 дугаар ангиа төгслөө би бүр ингээд цээжлэх хандлагатай байсан аахгүй ингээд би нэрээ 10 дугаар ангидаа нийгэм судлалын хичээлийг сонгоноороо сонгож ирсэн хим биологоос гадна. Гэхдээ тийм учраас яг миний цээжлэх хандлага нь жоохон нөлөөлсөн болов уу гэж боддог аахгүй. Яг тэгвэл манай ангийн багш нийгэм багш байсан. За тэр чаах. За ойлгохоос өмнө цээжлэх нь яагаад алдаа болоод байгаа юм бэ гингүүд одоо жишээлбэл хим биологи гэх мэтчлэн ерөнхийдөө нийгэм судлал физик ямар ч шинжилгээ ухааны хичээл байсан цээжлээд та хол явдаггүй байхгүй юу. Одоо жишээлбэл нийгмийн хичээл дээр л гэхэд онлуудаа цээжлэх хэрэгтэй байдаг бол бусад шинжилгээ ухааны хичээл дээр онлуудаа ойлгочвол илүү ашиг давуу тал гарч ирдэг. Яаж юм бэ гэвэл нэг онлыг зөвхөн нэг талаар ашигладаггүй байхгүй шинжилгээ ухаан дээр математик дээр ч хэмдэгдэг тийм. Нэг онлыг маш олон янзаар ашиглаж болдог. Нэг томьёог маш олон янзаар ашиглаж болдог. Маш олон нөхцөл дор ашиглаж болдог. Тийм учраас тухайн онол, тухайн томьёо, тухайн юу гэдгийг цээжлэх ёстой, ойлгох ёстой зүйлээ эхлээд ойлгоод авчих. Яаж ажилддаг юм байна? Ямар нөхцөл дор яадаг юм байна? Ийм нөхцөл дор ингэдэг юм байна гэд ерөөдөө ойлгож болох бүх зүйлсийг нь ойлгоод авчих. Тэгснийхаа дараа угаасаа ойлгож явах явцад чинь ингээд тогтоогдоод цээжлэгдээд ирэх байхгүй юу? Тэгснийхаа дараагаар та арай л үр дүнтэйгээр тухайн цээжлсэн зүйлээ тогтоосон ойлгосон зүйлээ ашиглаж болно гэсэн үг. Тодорхой тэр онол асуултыг чинь ашиглах асуудлууд ирэхэд та тухайн зүйлсээ яг цээжлсэн үү гэвэл үгүй ойлгосноо гэвэл тийм учраас яг арай л үр дүнтэйгээр ашиглаж болно гэсэн үг. Учир нь та ойлгочихсон тэр нөхцөл ийм байдлаар ашиглагддаг гэдгийг нь мэддэг болчихсон учраас. За дараагийнх нь асуудлууд гэх юм бол манай сургууль 5 хоног 7 хоног болгон ингээд ээжтэй холбоотой тест авдаг байсан аахгүй яг ээшийн материалаар ээшийн форматаар бүтцээр тест авдаг байсан 7 хоног болгоны 5 дахь өдөр. Тийм учраас шалгалтууд маш их болоод явчихж байгааз шалгалтууд би хийдэг байсан ч гэсэндээ миний шалгалтуудын дүн амар хэмжээгээр нэмэгдээгүй. Ерөөсөө 10-20%-аар нэмэгдээгүй миний шалгалтууд дунд чинь. Яасан бэ гэхээр би яаж алдсан бэ гэхээр би шалгалтууд ажиллаж исэн, бэлтгэл асуултууд дээр ажиллаж исэн. Гэхдээ би алин дээр нь яаж алдснаа тодорхойлж чадаагүй байхгүй юу. Яг тэрэн дээр маш бага цаг зарцуулж ирсэн байсан би харьцуулаад харахад. Одоо жишээлбэл би шалгалт ажиллаа 70% авлаа гэхэд
би 70% за окей мэддэм байх болоо. Гэхдээ үлдсэн 30%-ыг нь би мэдэхгүй байгаа штэ. Тэр 30% дээрээ би анхаараагүй арай бага анхаарсан байсан. Яг сэтгэл зүгээрээ ч тэр яг анхаарч байгаагаараа ч тэр та юу хийх ёстой юм бэ? Яах ёстой юм бэ гэхээр шалгалтын материал ажиллаж үзээд за алдаагүйнүүдээ яг зүгээр ингээд гүйлгээд өнгөрчих. Харин алдснуудыгаа яг тулаад ажиллаж. Энэ хариу нь ийм учраас зөв байсан. Онол дээр ингэж байсан. Энэ хариулт нь ийм учраас буруу байсан. Энэ хариулт нь ийм онолд харьяалагддаг. Тийм учраас энэ онол биш. Гэх мэтчлэнгээр яагаад алдаж байна? Алин дээр нь алдаж байна? Яагаад алдаагүй вэ гэдгээ маш сайн тооцоолох хэрэгтэй. Тийм учраас адил төсөөтэй даалгаврууд дараагийн шалгалтууд материал дээр орж ирэхэд таны алдах магадлал илүү багаснаа гэсэн үг. За, дараагийнх нь алдаа. Би зарим шөнүүдэд бүр ингээд олон цагаар сууж хичээл хийдэг байсан аахгүй. Яагаад гэвэл би ингээд нэг өдөр хичээл хийхгүй, бага хэмжээгээр ч гэсэн хичээл хийхгүй өнгөрчөд би бүр ингээд амар гимшээд идэг байсан аахгүй. Ингээд үр бүтээлгүй өдрийг өнгөрчлээд өөрийгөө сэтгэл зүгээрээ дарамтлаад шахаад идэг байсан. Тийм учраас зарим шөнүүдэд би ингээд нойроо хугаслан байж хичээлээ уншаад хийгээд судаг байсан аахгүй. За энэ яагаад алдаа болж өгсөн бэ гингүүд миний уншсан судалгаагаар хүн нойрондоо яг ингээд өдөр нь боловсруулсан хүлээж авсан мэдээллүүдээ илүү их цэгцэлж идэг. Одоо жишээлбэл би ингээд Тэмүгээс бараа авлаа. 100 шиг бараа авлаа өдрийн цагаар гэж бодоход миний тарих шөнийн цагаар тэр бараануудыг хэрэгтэй шүүгэн өдөр нь одоо болох тохирох шүүгэн өдөр нь ингээд цэгцэлж хуваарлж хийж байна. Хэрэггүйнүүдийг нь гаргаж хайж байна гэсэн үг байхгүй юу? Тарих яг тэгж ажилтдаг. Яг тэ өдрийн цагаар та хүлээж авсан мэдээлэл уншсан, хичээл, судалсан юу гэдгийг бүгднийг ингээд хадгалцдаг. За шөнийн цагаар унтчихад тэр мэдээллүүдийг хэрэгтэй газар руу хуваарлж хийн, хэрэггүйнүүдийг нь гаргаж хайна, мартна гэсэн үг. Ийм байдлаар ажилладаг учраас таны нойр маш чухал хэрэгцээтэй байхгүй юу? Тийм учраас тэр нойроо байхгүй болгочих юм бол яа гэсэн үг байна уу? Яг тэр хэрэгтэй мэдээллийг чинь ангилж, зэгцэлж, гаргаж хайж, хэрэггүйнүүдийг нь гаргаж хайхаа тэр үйл явцаа алгасч байна гэсэн үг. Тийм учраас хэдий та тэр үедээ ингээд үр бүтээлтэй ажиллаж байгаа юм шиг санагдаад байж магадгүй яг үнэндээ маргааш нь та шөнө уншсан зүйлсээ 70% нь мартсан байна. Яг надад итгээрэй заяа бүр шин зүйл уншлаа гэх юм бол та 70%-ыг нь өглөөнөө гэхэд эсвэл маргааш оройноо гэхэд мартсан байна. Таны тархинд бүр ингээд юу ч байхгүй зүгээр саан самбар болцсон байна заяа буцаад. Тийм учраас яах ёстой юм бэ? Өдрийн цагаараа л төлөвлөгөөгөө сайн гаргачих. Өдрийн цагаараа л сайн зохицуулалтаа хийчих. Шөнийн цагаараа яаж хийж байгаад 6-аас 8 цагийн нойроо авчих. Учир нь яг би танд яагаад хэрэгтэй гэдгийг сая тайлбарлаж өглөө шүү дээ. Дараагийнх нь алдаа гэх юм бол би бүр ингээд маш олон их усрыг ашиглаж ирсэн байхгүй яа ингээд зүгээр ингээд надад сурах бичгүүд уг нь байгаа шүү дээ. Уг нь сурах бичгүүд байгаа, уг нь Яши материалууд гэж байгаа. Тэгсэн ч гэсэндээ би ингээд Яши апыг татаал. За тэмүүтэ багшийн туслахыг бас нэг татаал. За тэмүүтэ бүр англи хэл дээр ингээд Google дээрээс бүр ингэж хайж үзснэ ол юм уншаал. Маш олон их усрыг ашиглаж ирсэн. За энэний алдаа нь яг юу юм бэ? Яагаад алдчихваа гингүүд олон их усүр чинь мэдээж олон янзын бүтцтэй байгаа. Олон янзын зүйлсийг зорж хийсэн тийм их усрууд байгаа. Тийм учраас та нэг л зүйлээ сонгож аваад тухайн зүйлтэйгээ бүр ингээ гүн гүнзгий судалчих. Одоо жишээлбэл сурах бичиг Яши материал 2 чинь л уг нь бол хангалттай гэж үздэг байгаа байхгүй санаа авахад тэргээл одоо сурах бичгээл ингээл тултлан уншаал ийшх материалуудыг л тултланд ажиллаад зэжлээл бүр ойлгоол яг юу гэдгийг алдаанууд зөв хариултуудаа ойлгоод авчих, ялгачих. Бүр ингээд энэ тентхийн их усүр сурвалжуудыг ашиглаад байх нэг тийм хэрэгцээ бол байхгүй. Яагаад гэх юм бол та олон их усүрийг ашиглавал улмал тань та төрөлдөн. Улмал үр бүтээлтэй байдал чинь муудна. Улмал тухайн их усүрүүдэд 100% ашиглаж чадах бүтээмж чинь бас буурна дагаа. За, сайн уу? Би эдитээгээ сууж байгаа яндан байна. Тэгээд яг алдаануудаа тоолоогүй сүүл рүүгээ тоолохоо болоод ярьсан чинь алин дээр нь яг тоогоо алдаад 10 болгоцсон гэж тоолчих. Би бүр илүү ярьсан гэж бодсон чинь үгүй бүр хоёрыг дутаагаа ярьсан байна. За тэгэхээр энэ ч би яг ингээд 9 10 дахыг нь манай муур миний өрдөр унтчих хооронд би чам та нарт яриад өгье. За 9 дэх нь би бүр ингээд номныхоо хуудасуудыг түрүүнд урьдсанчлан бүр ингээд үг бүрээр нь бүр ингээд хуулж бичдэг байсан аахгүй. Тэр яаж алдаа болж өгсөн бэ гингүүд за болоод өгөөч тээ. Угаасаа л номны үг чинь номны үг те. Чи ойлгохын тулд номны үгээр нь ойлгох шаардлага байхгүй. Зүгээр л ойлгосноо л хуулаад биччих. Эсвэл бүр яг жинхэнэ шаардлагатай хэсгийг нь л хуулаад биччих. Бусдыг нь бол зүгээр л уншаад явчихад болно. Яг чи бичиж цээжилдэггүй л бол яг бичих шаардлага үнэндээ бараг байхгүй.
За 10 дахь нь буюу хамгийн сүүлчийнх нь би бүр яг ингээд ихэнх үед би бүр ганцаараа хичээлээ ээжиж бүр үр дүнтэй байгаа юм шиг санагддаг байсан аахгүй. Цаанаасаа яагаад чи ингээд найзуудтайгаа суугаад юм хийхээр бүр ингээд яриад болтгоо байсан аахгүй. Ингээд хичээлээ хийхээ хувьд хийдэг. Гэхдээ ганцаараа хаад угаасаа ярих хүн байхгүй шүү дээ. Тийм учраас найзуудтайгаа суугаад ингээд 2-3 минутын дотор ингээд нэг ганц хоёр юм ярьчаад тэгээд хичээлээгээд тэгээд яриад тэгээд хичээлээгээд байнгут надад нэг л тийм үр дүнгүй санагдаад байсан юм. Гэхдээ яагаад энэ алтаа болоод өгцөн бэ гингүүд яг ганцаараа хичээлээ хийвэл угаасаа л ингээд уйддаг юм байлээ. Нэг тийм чимэг орчиндөө тасаад өчтдөг юм байлээ. Тийм учраас уйдгын хажуугаар яг ингээд дараа нь хүмүүсийн хажууд хичээлээ хийх гингүүд анхаарал хурдан сарнаад нэг л тийм тав тохгүй болоод байсан аахгүй. Тийм учраас олон хүнтэй газар жишээлбэл ангидаа яг найзууд чинь ингээд яриад байж байгаа хооронд хичээлээ хийж өөрийгөө тасгаж сураарай гэж би хэлнэ. Тэгэх юм бол олон хүнтэй газар байсан ч гэсэндээ хичээлээ хийгээд уншаад ойлголоо гэхэд тэр бол окей танд асуудал байхгүй болно. Тэр бол нэг тийм асуудал байха болно гэсэн үг. За юм байна баяртай. За миний гаргаж ирсэн алтаанууд юм байна. За тийм. Энэ алдаануудаас хэрэгтэйг нь та мэдээж түүж авсан байх гэж бодож байна. Яг та өөрийн ч мэдлгүй гаргаж ирсэн алдаануудыг эндээс анзаарч авсан бол одоо ингээд анзаараад аваарай. За тэгээд Есүс удахгүй өгч байгаа бол амжилт хүсье. Эсвэл өөр ямар нэгэн шалгалт өгч байгаа ч гэсэндээ яг тухайн миний хэлсэн алдаануудыг мэдэж авсан бол өөрөө гаргаж ирсэн бол засаж аваарай гэж хүсье. За ингээд миний өгөх сүүлийн ганц зөвлөмж бол ухаантайгаар дүгнэлтээ хийгээрэй л гэж яг хүснэ. Яг тухайн нэг бүтэн сэдвийг ингээд уншаад сайн өөрийн болголоо гэж бодоход та заавалчгүй дүгнэлтгээд тухайн сэдвээ хураангуйлаад базаад нэг жижиг хэсгээс дүгнэлтээ хийгээд мэдчих хэвээр. За нэг иймэрхүү байлаа да. Ирээдүйд хийлгэмээр байгаа бичлэгийн сэдв байгаа бол ямар нэгэн хичээлтэй холбоотой, шалгалттай холбоотой эсвэл зүгээр хийлгэмээр сэдв байгаа бол доор комент үлдээгээрэй. Тэгээ бас юу гэж бодсон бэ гэдгээ бас комент хэсэгт үлдээгээрэй, тэ? Таны санал бодолтой хэр зурж ийн, эсвэл хэр нийцж ийн, миний хийх гаргаж ирсэн алдаануудаас алийг нь хийх гаргаж ийн. За, тиймэрхүү байлаа. За баяртай. Баярлалаа. Subscribe болон like төвчөө нэрээ дарахаа мартавзаа. Надад урам зориг өгдөө шүү нэрээ дахиж илүү олон бичлэг хийхэд урам зориг өгдөг. Бас түлхэц болж өгдөг учраас like болон subscribe дараад өгөөрэй. Баярлалаа, баяртай.